За бүгдээрээ санаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэд баргалжид бичлэг хийхгүй байж байгаа жилийн дараа бичлэг хийж байна. Тэг өнгөрсөн жил яагаад бичлэг хийхгүй байгаа юм бэ гэд нэлээ хүмүүс асуусан байсан. Тэг наваа Монгол буцсан юм уу юу болсон бэ гэд асуусан байсан. Тэгээд өнгөрсөн жил болохоор би хөдөө ирсэн байгаа. Тэгээд ажлын виз авах гээд энэ хөдөө бараг жил одоо гараг болчлоо. Тэгээ ямарсан жоохон нэг бичлэг хийх сонирхол бол байхгүйсэн. Тэгэл ажилдаа тасгаа, шинэ орчиндөө тасгаа. Тэгээ энэ навд ямарч монгол хүн байхгүй. Тэгээ хөдөө ирсэн жоохон сэтгэл санаа жоохон тиймэрхүү мэдгүй яа тийм байсан болохоор ерөөсө бичлэг хий гэж бодоагүй. Тэгээ энэ жилээс ерөөсө идэвхтэй бичлэг хий гэж бодоод бүр төлөвлөөд ажилдаач тасаад ажлынхаа визэндээ аплайдсан байгаа. Тийм болохоор ерөөсө дахиж одоо шинээр бүх юм эхлэхээр болсон гэх юм уу. За тийм байна. Тэгээд анхны 25 онд болохоор би зөндөө газраар бол явсан. Тэгээд зөндөө их юм хийсэн. Тэр талынхаа бичлэгийг болохоор би дараагийн удаа хий гэж бодлоо. Энэ удаагийн бичлэгээр болохоор би хальт сонин сайхнаа ярангаа. Тэгээд өнгөрсөн жил ерөөхдөө ухаалаг нэлээ худалдаа болтууд хийсэн. Тэр талаар ялангуяа ухаалаг шил өөртөө камертай ярьдаг, хөгжим сонсдог, бүх юм хийдэг метагийн шил, AI шил авсан. Тэгээд зарим авсан зүйлүүдээ ширээн дээрээ гаргаад тавьчлаа. Тэгээд одоо шууд бичлэгэнд оръё. Тэгээд та бүхэн сайн сууж ясан уу? Тэгээд надтай холбогдсон хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За манайд өнөөдөр нэгт өдөр болж байгаа. Тэгээд миний амьдарч байгаа хальт өрөөгөө танилцуулчих. Манай энэ өрөө амир хөөрхөн. Ингээд ширээтэй. Тэгээд хоёр матраст ингээд тавьчихдаг, оролцдог. Тэгээд одоо миний хувцсны одоо хэрэгсэл одоо энэ хавьд байна. За тэгээд энэ миний косметикийн хэсгүүд байна. Тэгээ эндээ болохоор зуны хувцснуудыг ингээ хийждэг. Тэгээ дийл гарахаар муух ингээ сарваагаад муу харагдаж бас юм битүүлээд. Тэгээ эндээ болохоор өвлийнхөө хувцснуудыг хийгээд миний өрөөд $770 ягаад хямдхан байгаа вэ? Бус дөрөнд нэг 100-аас $150 байдаг. Тэгээ ягаад хямдхан бэ гэхээр минийх ингээ шууд гараад галын өрөөтэйг ингээ шууд ойрхон байдаг болохоор жоохон дуу чимээ ихтэй. Том өрөө дээр хадл нь галын өрөө том өрөөтэй зогтаа. Тэгээ цаатлын өрөөнүүд нь ингээд манай ажлынхан ингээд амьдардаг нийтдээ 5 өрөө юм хаус байгаа. Тэгээ жил болсон болохоор ингээд хөөрхөн ямарс ингээд тогтчоод ингээд амьдарч байна. Тэгээ нэг иймэрхүү байдалтай байна. За шууд шилнийхэн бичлэгэнд оръё. За им Ray-Ban AI ухаалаг шил авсан. За шил маань өөрөө дотроо им одоо нуухаараа ингээд сэнэглэлцдэг. За тэгээд өөрхөн кейсийг болохоор эндээ Type-C-гээр шууд сэнэглээ авчдаг. За тэгээд шилийн давуу тал болохоор одоо чихэв зүвхгээр шууд ингээд одоо чимээ одоо юу гэдэг дуугаа сонсоо явцдаг. Тэгээд дээрээ эндээ гуйндаа бүх мэдрэгч найдаг. Одоо дуугаа чангалтай утсаа авчдаг. За тэгээд одоо эндээ хүртэл ингээд одоо товчон дээр дарах юм бол шууд ингээд зураг авчдаг. Удаан дарах юм бол ингээд бичлэг хийгээд явдаг. За тэгээд шууд ухаалаг шилээрээ өнөөдрийнхээ бичлэгийг зарим хэсгүүдийг бол бичээ авчиж та бүхэн миний камер тэгээд утасны одоо юу нүдний шилний бичлэгийг одоо ялгаад харчаарай. За одоо жишээлбэл би Meta гэсэн аппликейшн утсан дээрээ татаад жишээлбэл Hey Meta гэх юм бол шууд ингээд холбоод явчихдаг. Гадуур явж байгаад одоо жишээл анонсмент сонсохгүй ч юм уу. За энд машин одоо чигнээ алдгаад ч юм уу. Машин зам гарч байхад хүртэл ингээд шууд ингээд чихэн бүглэрсэн байдаг шүү дээ. Тийм учраас та түрүүн таач бүглэл зүүгээд ингээд жоо аюултай байдаг. Тийм учраас энэ л гадны чимээгээ сонсчдаг, өөрийнхөө дуугаа сонсчдаг, хүнтэй уцаар чирчдэг ч юм уу. Тийм байдаг болохоор энэ бол маш амар байдаг. За хамгийн гоё зүйл нь бол гадуур явж байгаад одоо юу гэдэг одоо шууд одоо метатагаа ярьцдаг. Одоо энэний зургийг авах юм шиг зургийг нь аваад энэ юу вэ гэх юм бол шууд надад ингээд тайлбарлаа өгчдөг. Одоо жишээлбэл юу гэдгийг одоо энэ Жембалынхаа одоо жишээлбэл энэ хэдэн оны загвар гэх юм бол шууд надад хэдэн оны загвар гэдэг шууд хамгийн гол энэ Google-тэй холбогдчихдог учраас Google-аас бүх мэдээлэл аваад надад татчих өгөө шууд яриа явчихдаг. За одоо сүүлийн хүмүүс нутагтайгаа нэлээх Siri-тэй ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээ миний бодлох юм бол би метатагаа хвчлэн цагийг маш их өнгөрөөдөг. За үдсэд бол амар ичдэг. Шууд Google-ээс одоо шууд юм хайхгүй шууд би яриа авчих юм бол надаа search хийгээд шууд ингээд гол нь интернеттэй wirelessтэй газар гол нь интернеттэй холбогддог. Бол үнэхээр амар.
За энэ болохоор хэлбэрээр болохоор одоо зовон, дөрвөлжин, одоо миний болохоор гурвалжин талтай cat eye shell гэсэн. За иймэрхүү шил ингээ сонгоо. Одоо загварын сонгоо явчихдаг. Энийг би $450-аар авсан юм байна. Тэгээд бол гадуурлага брэнд шилүү тэгэл доотлон тэгэл $700-800-аар авдаг шүү дээ. Тэрний оронд бол $450-аар ийм ухаалаг шил аваад тэгээд яг нь хамлаан гэж хоёр төрлөөдөг. Миний болохоор энгийн төрөл одоо янз бүрийн харааны шил зөөх юм бол одоо тусгай тийм Ray-Ban-ы одоо тийм бичгтэй одоо нүдний шилийн газарлаад шилээ тохируулаад хараагаад шалгуулаад тохируулж болно. Асалдаа нарны шилээр авч болно. Хамлаанаар авч болно гэсэн 3 төрөлтэй, 3 загвартай. Янз бүрийн сонголтоор ингээд Ray-Ban-ы гоё шил авах юм боломжтой байгаа юм байна. Тэгээд дараагийн миний хөдөлтөд хийсэн зүйл болохоор одоо яг ингээд бичлэг хийж байгаа. Жим бол авсан. За энэ давуу тал нь гэх юм бол өөр дээрээ камертай. За шууд ингээд бичлэг хийж байгаа одоо тий AI одоо юм тохиргоотой. За би камерын бичлэг асаач. Тэгэж таруул явчих. Одоо жишээлбэл энэ харагдаж байгаа юм бол энд ийм камертайгаа би одоо энэ дөөрийг ингээ харж байна. Тэгээд энэ дээрээс холоос даваад яваад одоо AI-ийнх нь за төрүүлж байгаа холбож. За энэ болохоор AI-ийнх нь юм давхар функцтэй. Энийг бол би асаасан байгаа. Тэгэх юм бол одоо AI-аар яаж тохируулдаг гэхээр би өөрийнхөө царайг одоо энэ камер дээр холбоод өөрийнхөө царайг холбочих юм бол шууд намайг хаан чивсэн дагаа явчихна гэсэн. Эсвэл өөр хүний одоо бичлэг одоо эндээс нэг кино хийж олно гэдэг байгаа байхгүй энэгээр. Тэгээ кино хийх юм бол AI-ийн тохиргоон дээр хүртэл тавиад одоо ямар зүйлийн зураг авалтыг хиймээр байгаагаа шууд AI дээр тохируулчих юм бол яг тэрийн одоо кинонд чинь зөндөө олон хүний одоо юу гарна штэ. Дүрс гарна. Тэгээ аль хүний дүрсийг авмаар байгаагаа хэлчих юм бол шууд дүрсийг аваад яваад явчихна гэсэн. За энэ камертай тэгээд одоо шилэнчээс би өөрийгөө одоо энэ юугаа тохируулж авчих. Холоос, ойроос тий шууд энэчээс би хол агаажсан тийм 2 метрийн зайд болохоор энэ камерыг хэмээтэ удирдлагаа тавьчихна. Тэгээ дээрэс нь энэ тохиргоо маань өөрөө 360 градус зэрэгдэг юм давуу талтай. Яг би өмнө болохоор эмжин бол ашиглаж байхад ганцхан тал ажиллаа зогсоод бүтэн ирэхгүй буцаж өөрөө эргэжж ингэж ордог байсан. За би AI асаачаар шууд энэ ногоон төвчлөл нь гарч ирж байгаа. Тэгээ юм болохоор айгүй амар идэг. Юу гонтрч. Тэндээ олон тохиргоотой. Тэгээд эсвэл app энэ бас өөрийн гэсэн appтай. Тэгээ одоо нэг давуу тал нь юу гэх юм бол одоо энэ дээр өөрийн gesture гэж байгаа. Gesture дээр болохоор ингэх юм бол шууд бичлэгээ хийдэг. Одоо ингэх юм бол шууд ингээд 3 секунд ахмал 3 секундын дараа ингээд зураг авдаг. Тэгээ гэх мэтлэн одоо гарны хөдөлгөөнөөр маш олон тийм үйлдэлүүдийг шууд энэ ногоон төвчлөг маань уншаад аваад авах боломжтой байдаг. За энийг болохоор би $300 авсан. Тэгээд сая нөгөө шинэ жилийн хямдруулалаад нэг $250 авлаа. Тийм байна. За ногоон маань яваад асаад жимд нэг ямарс үр дүн гарахгүй байгаад жимд ахын гол зорилго нь хооллолт айгуу чухал юм билээ. Энэ жилээс хооллолт амар анхаарад ирэхэд чихэрлэг зүйлээс маш их тавьдаг гэсэн. За тэгээд тажиугаар нэмдэгтээ минь уучийн өглөө болохоор би энэс нэгийг уугаад энэс хоёрыг уудаг. Өглөө шууд илэн дээр уучдаг гэдэг минь. Энэ болохоор вангоны музей өнгөрсөн жил үзсэн. За энэ талаараас би дараагийн бичлэгээрээ танилцуулъя. Би цагаа солиогүй тэгээ чихвчээрөөсөө солиогүй ерөөсөө цагийг гүйцэх олигтой ухаалаг цаг болоогүй тэгээ чихвчний үед бол олоог байгаа. Тэгээ миний чихвч болохоор би нүг галтгойд ойрхон амьдардаг учраас энэ noise cancel надад амар хэрэгтэй байдаг. Өчгөн нэг эвтэйхэн бит болохоор энэ JBL-ийнхаа энэ noise cancel-ийнхаа юм чихвчээрөөсөө солиё гэж ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээ дээрэс нь өөрөө энэ юун дээр бүх төрлийн мэдрэгчдэг noise cancel-ийн утас авах тий чангалах дууга багасгах бүх төрлийн одоо юу тохиргооны юун дээр байдаг чихэн дээр байдаг болохоор надаа энийг гүйцгэрээс чихвч одоо оруулаг байгаа учраас чихвчээс солиагүй тэр нь жоохон амархан мочдог учраас шөндөө зүүждэг байгаа. Шүн зүүх юм бол хэдэн цаг унтж чинь хэдэн цагийн гүн ойртой
одоо сайн унтаж амарсан мэд бүх нөгөө эрүүл мэндийнхэн юуг өгний оцноос юулаа цагнаас авчдаг болохоор их надад өгнөх амар байсан. Миний нэг утасны гэр дээрээс нь би Apple-аас юм юу авсан, стенд авсан. Тэгээ энэ стенд болохоор нэг давуу тал нь юм бол өндөө одоо би угаасаа юу төрөөж хэрэглэегүй маш олон жил болж байна. Тэгээд энд үнэлэх одоо юугаа хийжтэй бүх төрлийн ингээ гэрээ хийж нэгтэн 3 талын гэртэй. 3 талынхаа юм одоо юу гэдэг pocket халаастай гэх юм уу. Тэгээ өсгөн бол ингээд энэ тэндээ ингээд юугаа хийгээд карта хийгээд би ихчлэн дотроо хийчихдээ доторны хийхээр илүү надад сейфти юм шиг санагдаад амар байдаг. Тэний би анх $80 авч ирсэн ба. Тэгээд энэ болохоор арьсан одоо бараг 2 жил болж байна. Маш их амар санагдсан. Тэгээд шууд магниттайхаа ингээ холбоо шуултсны гэр тэгээ арталт ингээ стенд болоод ингээ авчдаг учраас л энэ бол надад амар амар ингээ санагдаж байгаа. За энэ ажил маань болохоор өглөө 9-өөс эхлээд өдөр 3 гэж сараад орой 5-аас хоолны 2 цагийн амралт гэж байдаг. Тэр 2 цагийн амралтаараа би 2 цагийн амралтаар болохоор би жим дэвшд манай жим яг манай ажлын хажууд байдаг. Амар хямдхан жим маань $7.12 төлдөг ч үлээ. Тэгээ жинд орохоос нь pre-workout хийдэг. Энэ л кафенд болохоор өдөр ажлын яг цайны цагаар амарч байгаа үед кафенд болохоор жоохон сэргээгээд явчихдаг. Тэгээ энийг болохоор нэг их уудгүй маа. Одоо яг нөгөө хэрэгтэй нэг бүх амин дэмүүд нь бол энд орчдөг. Одоо шүү дээ Stridium, Beta-Alanine, Arginine гэдэг одоо grape усад намттай. Тэгээ яг нэг хэрэгцээтэй хүн яг жинхэнэ сэргээдэг кафенд болохоор энийг яг pre-workout хийхэд бол энэ бол айгүй амар байдаг. За тэгээд workout хийгээд дасгалаа хийснийхэн дараа би энэ протеиныг уудаг. Тэгээ ванилагийн амттай. За энэ протеин маань өөрөө нэг gluten free тэгээд ямар нэгэн сахаргүй болохоор энэ бол надад айгүй таалагддаг. Тэгээ шууд ингээд цэвэр протеин байгаа. За энэ протеин болохоор би дасгалын дараа уучдаг. Тэгээ энэ жилээс эхлээд нөгөө нэг чихэрлэг ерөөсөө зүйл ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Тэгээ тийм учраас нөгөө нэг янз бүрийн шоколад одоо юу идэхээр гэдгийг тийм юмнуудаа бүгдийг одоо энэ чэнэс идчихдэг. За энэ маань болохоор янз бүрийн жимсний амттай. За миний хамгийн дуртай нь pistachio cheesecake. За ихэд жоохон cheesecake тул чихэрлэг мэдмээр байгаа тултай нэг юм мэдчихдэг. Хамгийн гол нь бүгдээрээ 25% протеин, одоо витамин маш агуулсан байдаг. За энэ маань ихэд одоо шилбэл юу гэдэг юм бэ нэг $6 гэдэг одоо нэг юм шиг нэг $5 ч байлаа. Тэгэхээр би нэг 50% ингээ хямдарч байгаа нэг $2.50 ингээд маш их ингээ хайцгаар ингээд бэлдээд ингээд аваа штэ. Энэ болохоор миний ингээ нийтдээ сарын хүнс гэсэн. Ерөөсө чихэр шоколад одоо бүр тэм чихэрлэг юм юу ч идэхэ болцсон. Тэгээ чихэрлэг юм идмээр байгаа үед шууд протеинтэй юм шоколадуудаа идэв штэ. Энэ болохоор протеины агуулмж айгүй өндөр 20 г гэдэг чинь баргалж нэг оройн хоолны мах эзэндээ тэнцэх маш их протеин уураг агуулгдсан гэсэн. Тэгээ чансуунд би нэг хийддэг. Тэгээ дээрэс нь яг дахианы цээж мах эзэж байгаа ажил дээр хөвчлэн өхрийн стейк бол өөрөө хийгээд иддэг болохоор ерөөдөө протеиныг амар саагаад энэ жилээс эхлэн тэм чихэрлэг зүйлээс шоколад одоо чипс бүргэр бүх юмнаас татгалзаа одоо ингээд өнөөдөр чинь 1 сарын одоо 18 гэдэг чинь дараалж одоо юу тийм за 12 сарын сүүлээрээс эхэлсэн. Christmas-ын дараагаас эхэлсэн. Одоо ихэд нэг 2-7 3-7 хоног явж байгаа. Ирэхэд бол жим бол 2 кг хасагдсан. Энэ дэрснээс хойш ирэхэд чихэрлэг зүйл амар ихсээд өнгөрсөн жил жоохон ажлын үед жисэн амьдралын үед амар стресстэйсэн болохоор чихэр шоколад ихлээд би 5 кг нэмсэн байсан. Тэгээ буцаад хуучин одоо жиндээ орохын тулд энэ жилдээ ч гэсэн эрүүл мэндэд анхаараад дээрэс нь фитнес тавьж амчин гоё эрүүл хоол хийгдээд ирэхэд биеийнхэн булчин гэлөө гаргая гэж бодоод миний юу камер болохоор 2 минутын дээдлийн бичлэг хийх нэрээ юутай зорилготой байдаг учраас 2 минут болоо камер маань өөрөө автоматар унтарч байгаа. Одоо ингээд буцаад хасч чинь. За дахиад камер руу хасаач. За тэгээд протеины агуулмж өндөртэй учраас энийг идсэн байхад ирэхэд энэ ингээд жижигэн бит боловч шээстэй те маш юм уяг мэдрэмж төрдөг. За ялангуяа орой ажиллаад хараад жоохон гүлсцэн үед ч гэсэндээ одоо энийг идчихдэг. Тэнцээ олон төрлийн ингээд жимс, олон төрлийн амттай учраас энэ болохоор чихэр жимс идэх ямар ч шаардлагагүй амар байдаг. Тэгээд орой унтахаас өмнө коллагентэй протеин удаг.
За ягаад орой нэг хэрэлдэг дээрээс нь протеин олоход маш өндөр. Одоо миний одоо яг өнөөдрийн жим 55 кг байгаа учраас би протеины доотлон 120 г протеин хэрэглэх ёстой буюу өөрийнхөө чинь 2 дахин даблдаж протеин хэрэглэх ёстой байдгийн бэлээ. Тэгээд энэ жилээс эхлэндээ нэг эрүүл хооллол фитнес хооллын талаар нэлээх судалгаа хийж байгаа. За ямар ч ихний ээлжинд чадах чинээрээ протеиныг болохоор 120 г хэрэглэж идсэн. За энийг болохоор 200 г усан духад 23 протеин авчдаг. За энэчнээс зөвхөн 20 г протеин маань энэчнээс нэг өглөө юм өдөртөө 2-ыг идчихэхэд болохоор баргалж ингээл 60 г протеин шууд авчдаг. Тэгээ уудаг уургнаас дахиад 20 г авчдаг. Тэгээд ажил дээр стейк идэл дахиад мах идэхээр дахиад нэг 10-20 г протеин авчдаг. Өдөрт энэ тэндээс ингээ хэрглэж байгаа юмнаас тэгээ өглөө хүртэл ингээд мэлк шиг аваад энэ мэлк шиг ингээд 30 г протеин. Миний хувьд болохоор 120 г протеиныг болохоор маш easy авчдаг. Тэгээ Монголд болохоор яг иймэрхүү одоо тий протеинтэй шоколад, чихэр жимс одоо юу гэм шейк хэр байдгаа сайн хэлж мэдэхгүй байна. Австралид болохоор нэг илүү амархан авчдаг юмс надад санагдлаа. Өмнө нь их анзаардгүй байсан. Энэ жил бүр ингээд зориг болж байгаа учраас бүр хэрэглэж байгаа ууж юмныхаа илчлэг, протеин, витаминтэй юу байдгийг бүгдийг анхаарч байгаа учраас амар амар. Тэгээ миний хувьд юу жимс тэгээ чансан өндөг ч юм яг юм эрүүл хоолд ерөөсөө хэрэглэж чаддгүй. Жимс авчихаар амар амархан муудчихдаг. Тэгээ би ерөөсөө хатаасан жимс авчдаг. Дараагийн удаа би өөрийнхөө хатаасан жимсүүдийнхаа ачиг ингээд жимс ч юм уу янз бүрийн тийм юм идэж чаддгүй хүн бол юу хэрэглэвэл зүгээр юм бэ гэдэг бол дараагийн бичлэгээс ингээд цаана үлдээд явчих. Орой болохоор би протеин, коллагентэй протеин уудаг. Дэн ягаад орой уудаг вэ гэхээр дээрэс нь коллагентэй одоо арьс одоо өдөржингөө ядарсан үед арьс амраадаг. Дээрэс нь олон төрлийн витаминтай гэсэн. Одоо шил орой унтахаас өмнө нэг магний кальц уучих юм бол нэлээд сан унтаж амардаг. Тэгээд магний кальц, витамин С-ийн агуулмж өндөртэй учраас арьс тэ булчин бүх юм ингээд витамин аваад амарчдаг учраас энэ тэгээд бас нэг амттан ерөөсө чихэр жимс харцсан байгаа учраас энэ чинээсээ бас ингээд жимснийхэн гоё амтлагаа хамтдаа тавьчихдаг. Одоо жишээлбэл raspberry одоо миний одоо protein гэд ванилагийн амттай ч юм уу те. Тэгээд strawberry-га ингээд шейкнээс авчдаг. Тэгээд бусад төрлийн ийм учраас яг одоо шууд ингээд юунаасаа өйдөж ууж байгаа нөөсөө нөө жимснийхэн гоё амттай тавьчихдаг учраас анаш амар. Тэгээд заримдаа нөгөө ажил дээр ингээд одоо манад чинь 100 болж байгаа болохоор амар халуун. Тэгээ мөстэй түр шилээ талч. Цэнэн жоохон дуусчих шүү. Байхын цэнэн дуслаа гэсэн мэдээлэл ирээд байна. Тэгээ жоохон цэнэглээд буцаад ишгийч. Одоо ингээд шар болохоор ингээд цэнэглэж байгаа. Тэгээ цэнэгэн дөрчг ингээд ногоон асчдаг. За зүр ингээд цэнэглээ орхич. Тэгээд өдөр ус би ингээд усуу чаддгүй, мөстэй ус шууд тэр дор ус чаддгүй. Тийм учраас витаминтай ус уудаг. Одоо нөгөө нэг намайг жоохон байхад ингээд усанд хийхээр ингээд буржигнал уудаг штэ тий. Ийм витаминыг уучдаг. Тэгээд ус уухыг нэлээд хичээж байгаа. Яг одоогийн байдлаар би тэгэж 2 литр ус болол тэгэж өдөрт бол ууж чадахгүй. Яг фитнесээ жоо хөлөрж байгаа амар ус уух хэрэгтэй юм билээ. Би тэгэж дан ус ерөөс ууж чадахгүй. Тэгээд дан жимс идэж чадахгүй. Эсвэл дан тийм өндөг ч юм тэгж идэж чадахгүй төрлийн хүн гэдэг ерөөсөө ойлгосон. За тэгээд өөр миний энэ жилийн ухаалаг худалдаа авалтын хувьд болохоор ийм power bank бас ийм авсан. Энэ power bank-ийн хувьд болохоор өөрийн гэсэн одоо энэ магниттай. Одоо магниттай юм нэг кейснийхаа шууд артал ингээд залгаад шууд ингээд цэнгэлээ авчдаг. Айс хүсэх юм бол энэ нэг юугаар холбогдчихдаг гэсэн. Кабелээр холбогддог. Тэгээ гадуур явж байхад нэг кабелээр холбоод утастайгаа холбоол ингээд яваад амар хэцүү байдаг. Шууд зураг бичлэг хийх ч уцаар иж байгаа үедээ хүртэл ингээд шууд уцаа цэнгэлээ тавьчихдаг учраас надад энэ power bank бол өстой үнэхээр амар санагдсан. Тэгээ магниттайгаа болохоор бүх юм хийгээд тэгээд явчихдаг. За иймэрхүү төрлийн худалдаа авалтуудыг хийсэн байна. Тэгээд энэ жилийн сонир сайхан нэг иймэрхүү байна. Тэгээд өнгөрсөн жил болохоор нэг амар зорилго бол тодорхойлоогүй. Өнгөрсөн жил ерөөдөө ажлын виза аваад ажлынхаа гэсэн л ерөөсөө зорилготой энд ирсэн учраас ямарсан зорилгоо бол 25 оны зорилго биелсэн гэж бол ойлгож байна. За тэгээ 26 онд болохоор илүү эрүүл хооллолт тэгээд одоо юу гэдгийг тэгээд дээрэс нь би нэр ийм юм бодож байгаа. Ажлын хажуугаар одоо давхар тийм одоо юу сток
заавал зардаг тийм арилжаа хийж одоо ерөөхдөө платформ олцсон. Тэгээд яг хэдэн дөрвөөр яаж эхлэх вэ? Тэгээд ерөөхдөө тийм бас тодорхой шинжилгээ хийх хэрэгтэй юм байна. Уг нь бол миний суурьч юм болохоор санхүүгийн удирдлага санхүүч суурьтай хүн байхгүй. Тэгээд тийм хийхэд надад арай дөхөн юм шиг санагдаад тэгээд энэ жил бас тийм давхар орлоготой болъё гэсэн. Ерөөсөө иймэрхүү хоёр үндсэн нэмзэрлэгтэй болцсон талаар явж байгаа. За тэгээд энэ удаагийн бичлэгийг ингээд өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээр болохоор би 25-нд хаагур юу үзсэн гэд би Нидерландаар явсан. Тэгэл зөндөө гой гой юм үзсэн. Одоо хийх бичлэг бол зөндөө байна. Тэр талынхаа бичлэгийг дараагийн удаа хийн. Тэгээ одоо нэг судалж байгаа нэг хувьцаа найрлалчин талаар ингээд зөв хоол биеийн эрүүл мэндийн талаар бас тухайн үед мэдсэн зүйлүүдээ бүгдийг ингээд гой гой бичлэг хийгээд явна. За иймэрхүү төрлийн бичлэг хий гэж 26 оныхоо эхний 3 сартаа нэг иймэрхүү эхний удирдал гэж яриа тий. Эхний удирдалтаа ийм юм хий гэж бодлоо. Тэгээд өрөөндөө шинэ газартайгаа танилцаж ил болцсон эргээд тасцсан одоо яг л өөрийн юм шиг болцсон байна. За дараагийн бичлэгээрээ эргээд олзъя. За түр баяр таа.